Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрээ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Самбацхан уу танд энэ цагийн мэндийг хүргэн гэр бүлийн радиогийн нэг төрөстөөс хөтлөгч РК хөтлөгч заяа хөтлөгч очраанаар найруулагч Мизүү болон түүний хүүтэй хамт гээд шууд том өрөөг эхлэж Тэгээ. За манай том өрөөний буудан дээр эрхэм сонсогч та тугалтан сууж таалан болгоно. Шууд бидэнтэй холбогдох утас 9986 1045. Өнөөдрийн ярих сэдв бол үнэхээр онцгой сэдв байх болно. Тийм ээ заяа. Тийм ээ. 3W1045 цагийн вебсайтаар бөмбөрсгийн өнцөг булан бүрээс та сонсох боломжтой. Мөн гэр бүлийн радио 104.5 гэдэг Facebook дээр кириллээр бичээд хайгаарай. Манай хуудас харагдана. Яг одоо том өрөө цэнгэнд нэвтрүүлэг маань дүрстэйгээр танд хүрч байна. Мэдээж 84.5 104.5 хос долгион дээр маань долгионоо тааруулан сонсож байгаа. Сонсог танд ч гэсэндээ гялалаа. Ингээд өнөөдрийн сэдвийг эрг задлана. Өнөөдрийн сэдв бол хитрхи хүн гэдэг нэртэйгээр бид нэр ярилцж байгаа. За хитрхи гэдэг нь яхав да. Хитрхи бэд онана. Тэнгэрээс дурлал руу онана гэдэг сэдвээр бид нар өндөр ярилцах болно. Тэгээд таны дэргэд хитрхи хүн байна уу? За байгаа бол одоо яадаг вэ? Хитрхи хүн байна уу? Бүр эвдэрхи хүн байна уу? Өнөөдөр эвдэрхи хүний тухай ярихгүй. Өнөөдөр зөвхөн хитрхи хүний тухай ярина. За хитрхи хүнийг бид нар яах вэ? Зөвхөн яхаа өнөөдрийн сэдв бол бид нар хайг бүр шинжлэх ухааны нэрмэрээр нэрлээл ингээл яг бүр сэтгцийн боловсролын тухай ярих гайгүй учраас зөвхөн ийм нэр өгсөн юм аа. Өнөөдөр нэг юм OCD-тэй хүн байдаг штэ нэг юм эмхцэгчтэй. Ямар нэгэн зүрийг хитрүүлэх гээд байдаг. Жохон хитрүүлчих гээд байдаг. За тийм хүмүүсийн тухай ярих гэдэг. Таны дэргэд байна уу? Та өөрөө тийм хүн үү? Танд ямар хүндрэл тулгардаг вэ? Ямар фаны болдог вэ? Нэрээ би яг ингэдэг шин тэр гэдгээ хоёр бүгдээр хуалцъя л гэдэг. Яг өнөө. Тэгсэн чинь хараа ингэдэг гинэ. Наач явахгүй жухал. Энд чинь хараа. За тэмдэглээ. Энд чинь ер нь хараа хүн болгонд баг байдаг гэж штэ. Тийм үү? Баг хүн болгон тодорхой хэмжээнд нэг юм юутай байдаг гэж штэ юм. OCD-тэй юу? Тэгээ OCD маяг байдаг баха. Байдаг гэж. Одоо жишээ өөр бах тий. Одоо жишээлбэл хараа хамгийн наацхан хичээ. За. Гадаа ингээ алхаж байхад нөгөө явган хүний зам юм дөрүлжин юм одоо хатангаар хийцэн байдаг штэ. Яг тэр хатан дээр адилхан гიშгэж явах юм. Одоо гიშгэж явахыг хичээх. Одоо нэг бол ингээд хоёр хавтангийн залгаасан дээр яг чинь байнга тэгдэггүй шүү хаяал тэгдэг. Хаяа тэгдэг харин тэр чинь хилээд ах чаа. Тэр чинь нэг жоохон юм байна юм байлээ л дээ. Тийм үү. Хаяа тэгдэг байхгүй юу? Яг дөрүлжин дээр нь гიშгдэг. Тий яг ингээд багтааж гიშгдэг. Ингээд нөгөө өнгөтэй байх юм бол зөвхөн тэр өнгөн дээр нь гიშгдэг. Яг үнэ. Тэрийг би зүгээр л өөртөө тоглож байна гэж. Энэ одоо ингээд яг ямар нэгэн үйл ажиллагаа ивент ч юм уу ямар нэгэн ажил хийх явахдаа заавал усанд ордог юм рефлекс энэ одоо OCD мөн үү? Балаараад байгаа шүү дээ. Гэхдээ би байн усанд ордог байхгүй. Гэхдээ ямар нэгэн чухал юмны өмнө тэгэл усанд орж би цэвэрлээ. Гэхдээ одоо өглөө би ингээд эфиртэй гарахаас өмнө ирээд усанд усанд орчлоо штэ. За үдээс хойш ингээд нэг хөтөлтийн ажилд явахаас өмнө дахиад усанд орчиж байгаа байхгүй. Тэнгүүдээ нэг хөтөлчир чи ороо дахиад глобийнхаа тайзан дээр гарахынхаа өмнө критикээс ирээд бас усанд орчих жоохгүй. Энийг л асуугаад байна. Наа чи жоохон хитрхи юм байна те. Энэ яста хитрхи. Гэхдээ өдөрт ганц л усанд ордог юм уу та нар? Гэхдээ бид нар чинь бүр зарим 7 хоногт нэг. Арайчтэй. Бас өдөр болгон өсөө угаах чинь бас буруу гэсэн шүү. Яаж аа? Манай Монгол шиг юм хоорой орчинд нөгөө бидний арьс ус айгуу за арьс усны талаар ярих байлээ. Ингээд би мэрэгжлийн хүний хувьд хэлэхэд заяа. Энэ хүн чинь ингээд OCD гэдэг байхгүй юу? За ер нь өргөн тойронд гэхээс гадна одоо жишээлбэл сая ярих хэллээ шүү дээ. Бидний анзаараагүй зүйл одоо яг годомжинд явж байгаа жишээлбэл явган хүний зам дээр ингээд эн чин таныг OCD-тэй байх магадaltaй гэдэгтэй ингээд нэгээр нэмжээнэ гэдэг ингээд ярьчлаа шүү дээ. Тэгвэл одоо жишээлбэл би өөрийгөө тийм биш гэж боддог байхгүй. Яг OCD хам шинжтэй хүн бол чи бол заримдаа л тэгдэг штэ. OCD хам шинжтэй хүмүүс бол байнга тэгдэг. Тэгэхээр заримдаа хүн нь юу гэх юм? Заримдаг юм уу? Тий. Заримдаг OCD юм уу? Тий. OCD-мцэр энэ гэдэг. Мэдгүй байна одоо тэр нэрийг юу вэ? Тэр гэртээ дээр чи манай нэг ихчээд ихгүй. Манай хүүхдээ ингээ харж марж захтаа ингээ айгу OCD-тэй гэр цэвэрлэх OCD. Юм ингээ цэвэрлээ л надад юм ярьж захтаа юм тэр чинь яг сонгодог жишээ.
сонгодог жишээ тий. нь тий. Угаасаа ингээд хараа цэвэрхэн цэгцтэй байх, яг эмх цэгцтэй байх гэдэг бол яг OCD-гийн хамгийн гол шинжин юм гинэ. Тийм баг. Одоо нэг юм ингээд ийм дагуу магуу байх тий. Одоо хүүхдийн хувцс бол яг ингээд хүүсгүүсээрээ ингээд байх. За тэгхгүй бол тэр хүн ингээд тухгүй байгааддаг. Гэхдээ хараа OCD ер нь хүмүүст илэрдэг зэ. Яаж гэхээр хараа ингэдэг гин. Нэг би нэг funny видео үзэж байгаа байхгүй. Ингээд хүүхд нь ингээд нэг зурдаг ийм бодогтай ийм боддог ном байж штэ. Тэр боддог ном дээр хүүхд ингээд бодогтай ингээд нэг зураасаас нь хэтрүүлэл бодчихдаг штэ нэг хамаагүй. Тэнгүүд тэрийг ингээд харахаар ингээд амар ийм тухгүй ингээд Дотор нь оруулаад бодооч. Тий ингээд баг өмнөөс нь ингээд дотор нь оруулаад бодож өгмөр ийм мэдрэмж төрөөд байхыг OCD ингээд яг хам шинжилдэг юм байл л да. Хоёр тийм мэдрэмж төрдөг. Үгүй яхаа зөндөл төр. Хаяа түрэн штэ. Гэхдээ өөрийгөө бол яг OCD-тэй гэж хэлмээргүй байгаа. Харин тийм OCD-тэй хүмүүс л зөндөл байна л да. Манай найз жишээ нь одоо манай гэрлүү анх удаа таньдаг найзтай танилцсан. Анх удаа манад орж ирдэг хөтлөө шууд ингээд ширээ мэрэн дээрээс хог авангуудаа шуугийн савраа авчиж. Тэр одоо араа юу те. Наачилээ OCD-тэй гэж юм уу? OCD-тэй үлгүй байх юм да тэр чинь бүх юм цэвэрлэл явчих. Би тэр найзаас асуусан чи одоо ингээ хүн амьтанд болцлоо гэж бодоход ингээ чихмхийн ухаал хамрын цэвэрлэл шүднийг нь хуруугаараа жигчилж мэгчлээ. Тэгээд өгдөг юм шүү дээ. Орцондоо ороод гэрлэг орохоос өмнө айлуудын үүдний нэг Хоцсныхын тоосыг өвч юм уу? Гутлын нэг арчдаг, гутлаа арчдаг нэг юм гიშгүр үүдэг штэ. Тэрийг ингээд юм далицсан байв тэгшилчээд ордог гинэ. OCD-тэй үнэ. Ихний шинж тэмдэг. За би одоо та бүхэнд бүр ингээд онцгой хэлий заяа. За энэ болохоор албадмал үйлдэлийн эмгэг гэж явд юм байна. Монголчлал юм Яг байна. улигт бодол албадмал үйлдэлийн эмгэг гэдэг арай утаараа тийм бил. Тий. За тэгээд хүнийг маш их төгшүүртэй болгодог, толгооноос нь гардаггүй, дахин эргэлддэг албадмал бодлыг болоод ерөнхийдөө хилдэгэ гэсэн үг юм байна л да. Тэгээ тэр төгшүүрээ намдаахын тулд хийдэг үйлдэлийг нь хийлээд байгаа гэсэн үг байхгүй. Одоо жишээлх юм бол тэр сая зураг зурж ийн гэж штэ. Ингээд зураг зураад илүү гараад будчлаа гэж бодоход л ингээд нэг байж ятаал ингээл эвгүй болоод тэгээ тэрнийхэн төлөө чи ингээд дотор нь орлоо бодчихаач гэл ингээд үйлдэл нь дахин давтагдаад байгаа харагдаад байгаа шүү дээ. Тэр чинь л одоо OCD-тэй байгаа. Тэгвэл наадах чи арай хөнгөн жанрын юм байна. Бүр хүнд нь одоо энэ нь юу гэсэн үг вэ? Жишээ нь одоо бид нар бол энгийн гараа угаачаад за гараа угаачлаа гэж тархинд мэдээлэл ирж байгаа шүү дээ. Тэнгүүд яг жинхэнэ бүр OCD-тэй бас нэг юм жишээнүүд байгаа. За энэ бүр яг жишээ нь. Гараа угаачаад дахиад тархинд нь чи гараа гарчин бохор байна гэдэг. Нэг ийм дохионод ер нь ирээд идэв. Тэгээ дахин гараа угаад идэв. Энэ бүр хүнд гэсэн үг. Гуруула одоо би бүр над бүр поло уул нь ингэж үсэх хэрэгтэй байж л те. Бид гурын хин нь хамгийн их OCD-тэй вэ гэдгээ. Яг тэрийг ярьж болно шүү. Би бол заяа гэж бодод байгаа. Би бол заяа машина баг 10 төгждөг гэдэг байна шүү дээ. Тэр чинь насны эмхтэй хүнтэй л холбоотой байхгүй юу? Тэр чинь настай холбоотой. Одоо та хэд ч гэсэндээ эндүүгээ салгасан уу те гэрээ төгцсөн үү гэл ингээд шалгадагтай л холбоотой. Үгүй шалгадаггүй. Хэзээ шалгадаггүй. Ирчүүд хэзээ шалгадаггүй. Унтаагүй байгаасаа гэж би боддог. Би угаасаа шалгадаггүй. Зүгээр тэнд чатцал байдаг. За тэгвэл за бодъё. Би ёстой OCD гэж. Бүр эсэргэн шүү. Эсвэл тийм юм анзаарч байгаа юм байна. Миний шкафанд байгаа хувцас манай гэрт очиж үзэх юм бол миний шургуулгал замбрааг байгаа. Бусдынх нь эмгэг цэгцтэй байгаа. Би яагаад тэгэхээр би OCD-тэй учраас би OCD-г болж харагдахын тулд очроо өөрийгөө OCD-тэй гэж бодож байна уу? Ямар нэг юм хэтрүүлэн хийх гээд байдаг тийм үйлдэл гаргадаг гэж бодож байна уу? Яг би нөгөө нэг усанд ордог чинь гэтээ яг зүг юм уу? Уг нь бол дээр ихнэр чинь өстой усанд ордог гэсэн. Ордог. Ажлын OCD тийм үү да? Ямар нэг ажлыг төгс хийх гэж оролдоод байдаг те. Тэрэндээ их өөрийгөө ингээд ядраадаг. Энийг та нар бас мэдэрсэн бах. Яа, кино. Гэтэ зарим мэрэгжилд OCD туслах юм байна те. Одоо нэг юм нямбаа хийх хэвээр ажил мэжлийг бол тэд нар бол жимбийлэх бах те. Тийм шүү дээ. Одоо торт мортны нарийн бовны цэхэд ажиллаж байгаа хүн бол чимэглэн мэмэглэх нямбаа шүү. Тэр чинь нэг чимэглийг нэг дутуу хийсэн эсвэл нэг хуваараа ингээд нэг торт морт хийж байгаа хүмүүсийн зургийг харангуйтай ёо гэ ингээд очоо янзлмаар санагдаад ингэдэг байдаг. Төсөлдөө яг тийм ажил хийдэг нэг юм OCD-тэй нөхөр заяа. Намайг ажилд авсан гэж боддоо.
Тэгсэн чи би нэг юм яг нэг юм OCD-гээр хөдлөх хэмжээнд авчиж тавьчих би бол яг ингээд буланд ингээд жимбит яг 90 градусаар тавьж болох юмыг би яг наам тавьж юм авах байхгүй юу? 90 градус ш 89 градустай юм байна. Би яг тэх юм билээ. Би яг нэг тиймэрхүү гар байлаа. Яг үнэ. Тэгсэн чинь нөгөө нэг хүний OCD-г хөдлөөд ингээд би презентацийн бэлтгэхдээ хүртэл гэж байгаа байхгүй нөгөө Canva манвач ингээд нөгөө дүрсэн ингээд чирэнгүүт ингээд шууд надад 90 градус мараас гаргаж игдэг штэ. Би жоох хэтрүүлж тавьж байгаа. Заалбаар. Муухай. Амар цаваанаас үдж байгаа хүмүүс. Гэтэ яхаа тойрын судалснаар нөгөө хүн болгонд одоо OCD бас төрж идэг. Нөхцөл байдлаас шалтгаалаад гэж юу н хараад ах шиг байна те. Одоо шинэ би ингээд ажил гээд байгаа штэ. Одоо ингээд ямар нэгэн хөтөлт мөтөлт хийхээс өмнө уг нь бол цэцэн үг чэйжэнд гэдэг шиг те. Юмнууд байна л да. Гэтэл яг яхаас өмнө дандаа ингээд бэлдэж мэлж байгаа нэг гэдэг. За мэцгаано. За мэцгаано их мөндөд ноёд тадагта. За мэцгаано гэл энийг ингээд нэг бэлдэж мэлдэг ч юм уу хоолойны өнгө мөнгө ингээд шалгаал байна. Тэгээд идэв штэ. Энд яг тухайд яг OCD жоохон шинж илэрч ил гэсэн үг л дээ. Үгүй шүү дээ. Наад ч бол яг мэрэгжлийн юм л Тийм шүү дээ, мэрэгжлийн юм шүү дээ. Тэгвэл би мэрэгжлийн онцлогтой байна. Мэрэгжлийн. бас магадгүй юм байна. Бас магадгүй шүү. Мэрэгжлийн нэг юм OCD одоо мэрэгжилд айгүй нэмэртэй байгаад санагдаад байгаа байхгүй надад. Яг дадар зуршил болгоцсон тухайн зүйлээ ингээд дахин давтаж чанаржуулах гэдэг шүү дээ. Яг тэгэхээр дээр захирал намайг Эрка чи эврэрлээ орохдоо жоохон хоолоогоо сэргээгээд орохгүй байсан юм бэ гэх тийм коммент хэлдэг байхгүй. Тэгээ би бодохгүй. Тэсний нэр яг тэгдэм билээ. Чимэг гэрээсээ гараад ингээл юу ч ярихгүй ингээ явсаар байгаад бүр усч уухгүй явсаар байгаад орж ирээ суудсан байсан нэг удаа. Тэгсэн чинь ингээд хоолоо сэрэг байд юм бил. Тэгээ тэрнээс хойш би тэр зөвлөмжийг аваад окей. Нааш явахдаа би ганцаар ярьдаг. За юу бацхан. Гудамжинд энэ манай 27 дугаар байрныхан манайх юмтай болчих гэдэг. Харин сансрын яг энэ хүн өглөө болгон ганцаараа яриа. Өөр өөртөө яриад байдаг. Би уг нь өөрийгөө тийм хэтрүүлсэн юм хум ер нь гайгүй гэж боддог байхгүй. Одоо жишээлбэл ингээд хувцаа ингээд эн чинь бол ээжүүд байнга л өгөлдөг штеп. Гэхдээ би саяхан нэг зүйл анзаарсан. Тэр нь юу вэ гэхээр тойрын өрөө байхгүй юу? Яасан. Тойрын өрөөний дээдлийн таазнаас болоод би ягаад ч юм ингээд надад ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр ийм цав цагаан ингээд хантаагаад байгаа байхгүй юу? Тэгээд айгүй нөгөө өнгөлөг ханшаал байгаад байна штэ. Тэнгүүт дээдлэлт нь тасгаар тэгсэн ирнэ ийм үзүүртэй уралжин үзүүртэй ингээд өө тий яг Эркагийн ард байгаа яг энэ дээр нь таацсан дээр нь байгаа. Чи энийг яа хараад гээд яахгүй. Үгүй. Энэ жоохон болохоор хар дээр байгаа учраас арай өөр байгаа байхгүй. Цагаан ч улам ингээд тогтцоход ингээд харуулдаг байгаа. Тэгээ надад ямар мэдрэмж төрүүлээд байгаа вэ гэхээр тойрын өрөөнд орж ирэхээр дээрээс ингээд таат нурж ирэх гээд байгаа юм шиг тий. Нэг тийм нэг айгүй эвгүй мэдрэмж төрүүлээд тэгээ би бүр ингээд толгой эргээд дотор ивүүрхэд байгаа. Тэгэхээр энэ яа харахгүй OCD юу? Арай юмыг хэтрүүлээ ургуулсан бодоод чи юу? Наа чи нэг сэтгцэн нэг F36 гэдэг өвчин баггүй. Наа чи нэг трапапиа гэдэг чинь нэг юм баах ингээ ойрхон нүхнүүд ингээ нэг дор байхаар нүх биш ахгүй. Үгүй трапапиа гэдэг чинь тийм өвчин баггүй. Харин би тийм биш ээ. Айдас. Фобиа гэдэг чинь айдас баггүй. Тра гэдэг чинь одоо тэр нэг нүх гэсэн утгатай юм шиг байна. Одоо хэрвээ нүхнээс болдог би эднэрийг чинь хараад эвгүүцдэг. Харин тэрэн шиг өөр нэг тим юмнаас одоо эвгүүцдэг эвгүүцлийг л фобиа гэдэг юм билээ. Өндрөөс тэгвэл тэр орон зайнаас айх гэхээр тэр энэ бол OCD биш. Энэ болохоор нэг фобиа байхгүй юу? За тэгвэл би биш юм бэ? Тий. Чи тэгтээ OCD-тэй зөө. Үгүй ягаад? Чи манай бид гурав дундаас хамгийн OCD-тэй. Ягаад? Жишээ нь юу вэ? Жишээлбэл би бол өөрийгөө үгүй гэж бодож байна. Энэ хараа заяа яг машина энэ ч тавьдаг байхгүй парклдаг байхгүй. Яг оронд нь өөр машин тавьчих бол наа чи бараг солиор нь. Үгүй. Би чэжэ балбаа. Үгүй шүү дээ. Би тэгээ өнөөдөр өөр байранд тавиал хүрээд ирсэн шүү дээ. Тийм. Миний хөөр байгаа өнөөдөр. Үгүй тэр бид гурав дундаасаа л чи хамгийн амар. Тэр газар дээр чи өөр машин тавьсан байсан учраас чи өнөөдөр өглөө жоохон ууртай байсан баха. Үгүй өнөөдөр өглөө угаасаа 2 машин намайг өгцсөн. Тэгээд би яа харахгүй байсан газарт л тавьсан. Өөр машин өгцсөн. За заяаг хоёлоо хацгаа болио. Яа. Тэгвэл очроо болог. Гүг. Чи хамгийн OCD-тэй юм байна. Гурвуулаа дундаас. Яг хөө тэр За тэгвэл ингийн өнөөдрийн нэвтрүүлгийн сэдвчин бол таны эргэн тойронд хажууд чинь ямар нэгэн зүйлийг хэтрүүлэн ингэж хийх гэдэг OCD-тэй ч юм шиг те бидний ярьж байгаа бол OCD-тэй ч юм шиг хүн байна уу гэж асуугаад байгаа шүү дээ. Тэгвэл хоёрын дэрэг тийм хүмүүс байна уу? За байсан шүү надад нэг. Одоо гэр цэвэрлэл юм ярьж байхдаа зүгээр яахгүй ингээл юм арчингаал те очроостай тэгсэн ингээл юм аяга угангаал ингээл юм яриад байдаг. Цэвэрлэгээний юм өвцөдтэй хүмүүс ч бас айгүй зүгээр юм билээ шүү дээ. Тим хүмүүсэр гэртээ хүүхд мөхтэй харуулах чи айгүй ашигтай. Ингээл хаяа зүгээр. Хаяа биш байн харуулаад гоё ихгүй гэр цэвэрхэн байна л гэсэн үг шүү дээ. За тэгээд манай хүүхд ингээл жижигхэн боо мо барайл ингээл идэ ангууд араас нь ингээд дагаа те.
Үрцэн нуун. Үрцүүдийн нэг гаран дээр түүгээл яваад идэг зэ. Тэгж нэг хүн харж ирсэн. Гэдэг. За Энэ нараа бодлоо болчихлоо. Тэгж араа идэхгүй. арайч тий. Гэхдээ яг OCD-тэй хүнээс гарах үр дүн бол гоё гэж магадгүй. Гэхдээ Хажууд нь байх хэцүү. Над чиг одоо нэг юм хамаагүй байдаг хүнд бол ингээд OCD-тэй хүнтэй байвал би ч ядарна нөгөө маань ч ядарна. Одоо өөр юм байна. байг салбитыг авч явдаг юм билээс залхуутай. Тийм манай нэг найз чинь орж ил гаднаас орж ил ингээл гараа хүлээ харчин, гутлаа харчин, чих хоол бүгдийн наас хаян тэгээ дахиад юугаа гаргаж юм харчин. Заавал нэг нойл орж гар мараа угаасны дараа ингээл дарийнхаа үйл ажиллагаа болгоод ордог хүмүүс ч бас Хэцүү юм байна. Наадах чинь болоо. Наа чин бол чангал юм байна те. ер нь тиймэрхүү хүмүүс байна. OCD-тэй хүмүүс ер нь гэрийн тижээвэр амтан бий бол тижээдэггүй байх гэж бодоод байгаа байхгүй. Яг тэгэхээр Үгүй энэ чинь нөгөө Тэжээдэг хүн байна. OCD-гээс шалтгааллах юм шүү. Муур тэгжээдэг хүн байна. Тэр манай найз аахгүй нэрийг хэлээд яах вэ? Тэр манай найз айгүй OCD-тэй тэгсэн мөртлөө муур тэгжээдэг. яаж илэрхүү ер нь OCD нь. Харин тэгэл орж ирэхдээ ингээл битгэр бүх юмаа ингээл хийгээл. Тэ одоо манай дээр орж ирлээ гэж бодоход шууд ширээн дээрээс огмог аваад шууд Түүхтэй байж гинөө чамд. үгүй гоё амар байгаа юм чи. Над чиг замбраагүй байдаг өндөг орж найзаагаа нэг удлаа дуудаал гэрээс өрлөөлчин те. Чамаг хиймий гэхгүй юу? Үгүй шүү дээ. Тэгэхээр нэг отын амар юм байна. За би та нарт болохоор ингээ заяо. Яг OCD-тэй буюу албадмал үйлдэлийн эмгэгтэй ийм хүмүүсийн сонирхолтой жишээнүүд юм биш тий. Тийм, жишээнүүдийг хэлье заяо. Заяо. За энэ ингэж байгаа. Энэ дотор Гурлаа инээ чанагаа яриад иж бидний бодож гинөө. таньдаг хүмүүс байгаа гэсэн үг байхгүй юу заяо. Хаалганы бариулын будаг хууртал арчдаг байсан Камерон Дайз. Эх хөөрхий. Алдартай жүжигчин Камерон буюу Нянгаас хитрхи айдаг OCD-тэй нэгэн гинэ. Тэрээр гэрийнхээ хаалганы бариулуудыг Нянгаас цэвэрлэхийн тулд өдөржингүү зүлгэж угаасаар байгаад бариулных нь будаг нь бүрэн ингээ хууларч унжээсэн тийм бодчих. Нянгаас яагаад. Тэгээ нөө барьж байгаа бариулал хамгийн дөрөнд арчаад байна гэсэн үг байгаа шүү дээ. Нөгөө нэг кино үйдэг шүү дээ нөгөө хиний Леонардо Ди Каприог тоглосон кино. Нэг онгоцны цохион бүтээгчийн кино байхгүй юу? Яг наад имгэгч юм байна тэгвэл. Нэг гараа ингээл угаагаа цус гартал нь угаадаг. Тийм л юм байна. Тий хоолоо идэхдээ ингээд нэг хоолоо идэхдээ тавган дээр байгаа шошиг ингээд игнүүлээд ингээд тавьж мавцсан. Тэгжсэн чинь хажуудлын хүн өнгөрөхдөө ингээд ширээгийн жоохон хөдлөгцөн чинь нөгөө шошнууд ингээд хөдөлчдөг байхгүй. Чи шууд бүхэл хоолоо идэхээ болж байснаа хайж явчихсан. Асаа гараа угаагаад цус гартал угааж маагаад. За дараагийн хүн нь бас та нарын маш сайн мэдэх хөл бөмбөгчин Дэвид Бекмийн талаар ярих гэж байна заяа. Хөргөгчөндөх ундаага заавал тэгш тоотой байлгадаг гинэ. Хөргөгчөндөх ундаага. Хин нэг ингээ аваа уучаар нэмээд хийчихнэ шүү дээ. Тэгш тоотой байлгадаг. Хөл бөмбөгийн домог Дэвид Бекм хөргөгчөндөх бүх зүйлийг төгс, шулуун шугамд эсвэл дандаа хос тоотой өөр хоорондоо ижилхэн байгаар өрх албатай гэж үзэж тэгэж албадмал үйлдэл болоод. Хос ер нь хос юмд дуртай болчихж байгаа юм шүү дээ. Хоёр их нартай байх те үгүй. Үгүй. Жишээлбэл хөргөгчөнд нь 3 лаз Pepsi байх юм бол тэрээр заавал нэгийг нь гаргаж өөр шүгэнд нууж ээж сэтгэл нь амардаг гэж ярьцгаа өгч ирсэн юм байна. Тийм учраас надад чи хөлбөмбөгийн супер од болцсон юм байна шүү дээ. Гол 2-1 гэлээ 2-1 байгаа тэгвэл нэг гол заавал хийдэг те. Тэг шалах гэдэг. Тийм хүмүүс чинь нөгөө нэг төвхтэйгээ түрүүнд асуусан шүү дээ. Одоо энд нэг хүн орж ирсэн байгаа байхгүй. Энэ дээр ингэж нэг сайхан бүсгүй ороод ирсэн шүү. Манад тэр OCD хүн орж ирэх юм бол нэг төвхтэй биш. Гэр цэвэрлээд харин амартай. Чамд бол гайгүй байна. Харин би тэр хүний гэрт ороход төвхтэй байхгүй те. Ороод сунгууд нь босчоо гэж суудлын ярьчаад ч юм уу те. Алхаа явахт нь араас нэг шалын ярьчаад. Зүгээр сууж шиг байгаараа гэдэг. Яг гэртээ байгаа юм шиг бол байхгүй шүү дээ тент чинь болов те. Гэтэ тэр хүнд өөрт нь ч хэцүү л байгаа үлгүй дээ. Үгүй ер нь нэг олигтойч бас санагдахгүй шүү дээ. OCD-тэй хүн байвал орж ирээд нэг хилээд өгөөч. 99 86 10 те. Бидэнтэй хуваалцаарай. За ингэж байна. Дараагийнх нь болохоор бидний мэдэх Harry Potter-ын талаар ярих гэж байна заяа. За. Нэг өгүүлбэрийг 2 удаа давтаж хэлдэг гинэ. Хөөхий дөө. Жүжигчин хүнд хэцүү байдаг бах та. Баг байхдаа хэлсэн өгүүлбэр болгоно. Баг байхдаа өөртөө сонсогдох төдий шивнэж дахин нэг удаа заавал давтаж хэлдэг OCD-гийн шинж тэмдэгтэй байсан гинэ. Энэ нь түүний тархинд ингэж давтахгүй бол ямар нэгэн муу зүйл болно гэсэн айцыг олвол төрүүлж байсантай нь холбоотой гинэ. Хөөхий дөө. Давтаж хэлэхгүй л бол нэг юм болохоо хийчлаа гэж боддог ахна шүү дээ. Одоо жишээлх юм бол очроо өнөөдөр хамраа ухаж байна. Очроо өнөөдөр хамраа ухаж байна. Юм уу би ажилтанд дарж байгаа юм уу? Хамраа хажуудаа дарж байгаа юм байна. Хамраа хажуудаа дарж байгаа юм байна. Эрка 2 удаа хэлээд байдаг тий. Өглөөний мэн гэх нь шүү. Тэгээд цураадах нь шүү дээ. Эвгүй юм байна. Тэр хүн бол одоо эфирд гарах юм бол яах вэ те?
Сайн бацхан гэр бүлийн радио 104.5, сайн бацхан гэр бүлийн радио 104.5, 84.5 хост төлгөн дээр хост төлгөн дээр яг одоо та бидний сонсож байгаа, яг одоо би сонсож байгаа. Баян сонсдог хүн бол дасчих те. А тэрнээс иш анх удаа сонсож байгаа энэ хаана юунд цуурайтад хаяаж тавьчих уу гэдэг. Цаг 30 минутын нэвтрүүлэг яг 3 цагийн болох юм байна те. Яг нэгдүгээр студиудад хөтлөгч РК хөтлөгч заяа гэдэг ингэ явах юм байна. Харин гэх юм бэ. Тэгэхээр жайгүйс. За ингээд найруулагч месо. Хэцүү маа өргөмөр юм байна. Гэхдээ эн чинь юу гэдэг байгаа шүү дээ. Проблем болгохоос Тий, зүйл. хэцүү юм байна. Тархины нөгөө эмгэг гэдэг байгаа шүү дээ. Тархинд нөгөө аюул мэдрэх. Өдөртөж бас чадахгүй байгаад юм те. Аюул мэдрэх. Өдөртөн. Өдөртөн. Гэхдээ ягаад өдөртөж чадахгүй вэ гэхээр хараа дотроос нь бүр ингээд шаардаад байгаа учраас хийж санаа намраад байгаа байхгүй. Харин би хэлгээд байна шүү дээ. Тархинд нь тэр байдаг нэг юм мэдрэлийн тохиолын систем гэж яддаг байхгүй. Тэр нь гэмтчихэд байгаа байхгүй. Аюул тэр одоо төгшөөрийг ингээд те алдааг ингээд тохиолдог тэр тохиолын систем Байнга алдаа мэдээлээд байна гэсэн тийм үг. мэдээлээд байна гэсэн үг байхгүй. Тэр нь гэмтсэн гэсэн үг юм. Хамгаалах механизм л гэмтчихэд байгаа юм. Тий, аюул тохиолж шүү, юу яаж шүү гэдэг тэр юунууд нь тусдаа хүний тархин дотор ч маш олон нарийн судсууд байгаа шүү дээ. Тэрнийх нь яг тэр гол хэсэг нь л гэмтчихэд. Би ингэж бодоод байгаа байхгүй. OCD биш л бахал та. Гэхдээ нэг юм манай монголчууд одоо ингэдэг штэ энэ тэнд явж байгаа л те. Энэ одоо манайхаар бол Сүхбаатарын талбаатар гэх те. Ингээд нэг юм адилтгаад байгаа нь бас нэг юм байгаад санагдаад байгаа байхгүй. Нэг юм өөр юм сүлээд байгаа болов эсвэл. Яг нөө хүний тархинд ингэж ирж явах хэрэгтэй штэ. За чи саяны үгээ заяа гэдэг үгээ хэлсэн шүү гэдэг одоо унтраах төвчлөр байдаг гэж сигнал ирнэ штэ. Тэр нь ажиллахгүй байна л гэсэн үг байхгүй. Чи наа чи цэвэрхэн болцсон штэ гэдэг гараа угаадаг хүн те. Тэр нь ажиллахгүй байдаг. Ийм эмэгтэй болцсон. Тийм байгаа байхгүй. Амар бас хэцүү юм байна. Өөр юу вэ? Өөр гэх юм бол юу вэ? Сайхан даа гэж. Америкийн хамгийн баян тэрбумт нь нисгэгч Ховардын талаарх. За. OCD гэнэ. Маш хүнд хэлбэрийн OCD-тэй байсан гинэ. За. Тэрээр туслахуудаа зориулж лаазтай тоорыг хэрхэн задлах вэ гэсэн тусгай гарын авлага гаргасан байдаг. Тэр заавартаа лаазны шошгыг хуулж хаях. Лаазыг цэвэр металл гартал нь үрж угаах. Дахин угаах дараа нь тоорыг аяг руу хийхдээ лаазны ирмгийг аяганд огт хүргэж болохгүй гэх мэт маш нарийн үйлдэлүүдийг нь детальчилж заагаад тэрүүнийхэн дагуу хий гэж шаарддаг байсан. Яг өөрөө яг тэгж хийдэг байх юм шүү дээ. Тийм. Лаазаа цэвэрлэх ямар шаардлагатай юм бэ? Гэхдээ нөгөө ингэдэг шүү дээ. Колони одоо энэ дээдлийн ирмэг нь бас бохирдсон байдаг болохоор бид нар ингээд шууд задлаад уух нь эрсдэлтэй гэдэг нэг мэдээлэл гарцсан байхгүй юу? А тэгчингүүт нөхдөөд очиод Тэгээ лаазтай тоор шүү дээ тэр чинь. жимс дотор нь ялгаагүй юм шүү. Тэгээд амсрын ингээ угаадаг хүмүүс байдаг байхгүй юу? Тэр ингээ хитэрсэн юм байл та. Йоо. Начаас аймар хэцүү юм бэ? Хэцүү юм байна. Тийм байна. За дараагийнх нь болохоор Никола Тесла ба 3 тонны донтол гинэ. За Тесла. Сууд зохион бүтээгч Тесла 3 тоннд бүрэн авцсан OCD-тэй байсан. Зочид буудал байрлахдаа өрөөнийхэн дугаар заавал 3-т хуваагддаг байхыг шаарддаг байсан. Бас хооллохынхоо өмнө ширээгээ заавал 18 ширхэг буюу 3-т хуваагддаг салфеткаар арчиж цэвэрлэдэг. За барилга руу орохоос өмнө Математикч хүний асуудал байна те. барилга руу орохоос өмнө шүү заяа тухайн барилгыг заавал 3 удаа Тойрд юм уу? гинэ. Харин тийм билээ. Тэгвэл нөгөө нэг юу Никола Тесла. аваа 3 удаа тойрж байгаа чинь бас Нэг тийм л юм байна. асуудалтай. Монголд ирвэл мань хүн их Тэр чинь гоё мохор сүсэг шашны хэлбэр л аахгүй. Яг Монгол хүний нэг юм. энэ чинь маш гоо тойржсэн. Айгу хүн Үгүй наадах чи өөр OCD гэдэг. орох байшин болгоно гэж шít. Гүн тэгээд сүулдэ залхуурсан гэсэн Никола Тесла. Тийм Шууд 3 удаа тойрсон гэж хэлждэг болсон гэсэн. Тэрийг Хотлоо. За одоо жишээлх юм бол өөр сонирхолтой. Одоо жишээлбэл ийм байдаг болов гэж бодож байгаа үсэт энэ хоёрт. Хитрүүлсэн бидний яг өнөөдөр одоо бас сайн мэддэг тэр нэг юуны American Got Talent суудаг нэг халзан heavy гэдэг нэг байдаг шүү дээ. Тэр чинь бас нянгийн team OCD-тэй гэсэн. Бүх юмыг нян гэж боддог. Бактери гэж боддог. Тийм учраас гар барихгүй, хүнтэй гар барихгүй. Одоо би тэр хүн байлаа гэж та хоёр нян сууж байгаа юм биш. гадарч хоол идэхгүй нэ шүү дээ. Нян. Чи ер нь гадуур хоол идэхгүй, ийм хүний ярьсан микрофон дээр ярихгүй, хүний ярьсан ч байтугай чи ер нь баг өөрийнх дээрээ ч ярихгүй те. Бүх юмыг нян гэж боддог. Тэгэхээр амар гоц. Амар юм байна. Наа чи болоод амар юм байна. Гэтэ ер нь нянгаас ингээд ямарваа нэгэн зүйлээс шижиглээд, ямарваа нэгэн зүйлээс шижиглснээ ингээд бүр ингээд хитрхи ингээд хийгээд ах юм бол ер нь ямарваа нэгэн зүйл хитрхил юм бол гизүүднэ.
Тий, ер нь тэгээд байгаа. Миний бодлоор Хөнгөнд харуулж байгаа бол тэр чинь заавалчгүй тийм хам шинж мэнж рүү ороод ах шаардлага байх болно. зэгцтэй байх, цэвэрхэн байх гэдэг бол аюу зөв юм шүү дээ. Зөв шүү дээ. Хитэрчгээрэл буруудчихдаг тий. Хитэрчгээрэл Одоо бодчиход байгаа. OCD-ний тухай ярьж байхад нөгөө донтолт гэдэг зүйл бас холилдоод ороод ирчих магадaltaй байхгүй. Донтолт гэдэг чинь бас өөр тархины систем. OCD-гийн мэдрэлийн систем шал өөр хоёр төрлийн систем байгаад. Тэгэхээр одоо жишээ нь би болохоор ингээд копи уухгүй болдгоо. Энэ OCD биш байхгүй тий. Усанд орох өдөр чинь нэг зүгээр юм рефлекс болчиход байгаа байхгүй. Тэгээ тэрнээс яг OCD биш байна. Тий. Яг амьдрал дээр үнэхээр усанд орох боломжгүй үйл тэгэл явна л да. Боломж нь байгаа учраас ингээ ороод байгаа байхгүй. Тэгэхээр юм дадал юм эдэр чинь шал өөр л болоо явчихж байгаа. Тэгэхээр яг OCD гэдгийг хамгийн аюултай нөгөө тархинд яг тэр одоо болчлоо шүү, ингэчлээ шүү гэдэг тохиолдлын систем нь алга болгоод хуурамч юм төгшөөрүүдийг мэдрүүлээд идэг. Чи энэ цэвэрхэн болоогүй шүү, ингээгүй шүү гэдэг те. Тэгэхээр яг OCD-тэй тэгдэг хүмүүс тэр яг өөрт нь өвдөл зовлон янз янзын болохгүй байгаа л да мэддэхгүй одоо тэр манай найз эдэрт. Тэдгэр хүмүүс тийм хүн байх юм бол тэр найздаа бас зөвлөх юм бол ер нь иймэрхүү дадлуудыг бас хэрэгжүүлж болдго юм бэл. Одоо жишээ нь чиний тархинд ирж байгаа мэдээлэл болгон үнэн биш шүү гэдэг зүйлийг байнга бодож явах хэрэгтэй юм бэл. Чи аяга угаацсан мөртлөө чи угаагаагүй шүү гэдэг бодол орж ирлээ гэж бодоход энэ заавал үнэн байх албагүй шүү. Ингэж одоо тэр OCD-гийн асуудлуудыг бас даван гарч дийлдэг юм аргачлалууд бас байгаад байгаа байхгүй. Тэ тэр бодлуудыг зэгцлэх, бодлуудыг харах тэр чи бодлоор нь орж ирээд штэ. Чи гараа угаагүй штэ гэдэг юм хуурамч төгшөр орж ирээд. Тэгвэл тэрийг ингээд энэ үнэн байх албагүй шүү гэдэг нэг ихвар дахиад нэг эргцүүлээ ботхонгод тэрийг олж хараад дахиад гараа уух шаардлагагүйгээр ингээд OCD-тэй хүмүүс өөрөөсөө даваа гарах боломжтой байхгүй бас. Тийм. Тийм бай. Гэтэ нөгөө нэг ийм тархины нөгөө ажилдаг яг нэг OCD гэж ярихаар л бодогдож байна л да. Нөгөө нэг яг би ингээд төсөөлөхөр ингээд төсөөлж чадахгүй байхгүй яг яаж OCD ингээд мэдэрдэг юм болоо гэсэн чинь нөгөө айдсаар ингээд төсөөлөхөр бодогдож байна. Жишээлбэл нөгөө нэг арай ойрхон юмар төсөөлөх. Тий, арай ойрхон юмар төсөөлөхөр ингээд бодогдож байна л да. Нөгөө нэг аимшигын киног бид нэр кино гэдгийг бүр ингээд яг бүр мэдчихэж байгаа шүү дээ. Мэдээд байгаа мөртлөө айгаад идэг шүү дээ. Ингээл эвгүй муухай шүү дээ. Аян сонсолж. Тий. Тэгээ ингээд аимшигын кино үзэж байгаа буудангаасаа хөлөө ингээд шалан дээр тавих гэхээр нэг юм хөлнөөс юм татах гэдэг. Тий, яг нэг тийм юм явдаг шүү дээ. Нэг юм хогийн мэдрэмж. Тэрийг бид нэг контролдохгүй байгаа байхгүй юу? Ингээд өөрөө ингээд цаанаас ингээд байгаад байгаа шүү дээ. Тарих өөрөө тэгж надад тийм сигнал өгөөд шүү дээ. Яг тэрэн шиг ингээд тарих ингээд хуурамч мэдээлэл бод мэдээлэл хоёрыг ялгадаг юм байна. Тэгвэл тэр аимшиг кинон дэр ингэдэг байхгүй юу? За. Аимшиг кинон дэр би яагаад айхаа болцсон бэ гэхлээр эхлээд тэгж айдаг байснаа. Айхаа болсон шалтгаан нь бол бас даван гарах арга байхгүй юу? Энэ зүгээр кино. Наан камер байгаа. Чи өөртөө ингээд хилээд байна тий. Хилээд байгаа байхгүй юу? Тэгээд айцгүй болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг OCD-тэй хүмүүс байх бол даван гарах боломжууд байдаг. Жишээ нь эмх замбраагүй тодорхойгүй байдалд одоо OCD-тэй хүмүүс байж чаддаггүй те. Ингээл юм аавал хог цэвэрлээд нь штэ. Албаар тэгээд үл яг бол өөрийгөө тийм байдлаар орчинд байлгаад байв. Тэгэнгүүтээ тэрийг одоо ингээд даван гарахын тулд одоо ялж байгаа тийм хүний кейс мэсэд өгөхгүй. Манай нэг таньдаг нэг солонгос нэг юм хүн байдгийг багш байдгийг. Тэр болгоод бас айгүй OCD-тэй юм болгоныг төгс хийх гэсэн те. Ийм нэг ирмэлтэй. Тэгэнгүүт бүх юм эмх зэгцтэй яг дарааллын дагуу бүх юм ингэж явдаг юм ажлыг тэгж идэг хүн багхгүй. Тэгснэ тэр нь өөрөө бусдад гай болоод байгаа, бусдыг дарамтлаад байгаа юм, бусдад залхуутай санагдаад байгаа юм байна. Тэгээ харилцаан дээр асуудал цаашлаад ингээ үүсээд байгаа юм гэдгийг өөрөө мэдээд одоо би тодорхойгүй байдалд байж ингэж өөрийгөө дадлагжуулж ингэ сурж байгаа гэдээ байж тэр хүн ярьжсэн мохоо надаа. Тэгэхээр тэгж сурах боломжтой болж байгаа байхгүй те. Хайж гэсэн эмх замбраагүй байдал дээр сууж болно. Хайжсан тоглоом ингээ замбраагүй байг л те. Гэр орон дотор шугилдал те. Тэрэнд уурлах хэрэгтэй те. Уурлж бухимдаад авах шаардлагагүй байхгүй байгаа байхгүй. Тэгээ цэвэрлэх үедээ цэвэрлэхгүй үедээ нэг өөрийгөө нэг эрхчлөлтөй байх юм сургаж болдгийм байлээ шүү тэр нөгөө тэр мэдрэлийн гэмтсэн системийг аргалж болдог гэсэн үг. Яг бүрэн хяналтандаа авах бол боломжтой гэсэн үг шүү дээ те. За би эндээс бол бас яг асуусан. Эмчлэгдэхүү гэж асуусан байхгүй. Тэгээд тэгсэн чинь бүрэн эмчлэгдэж шинж тэмдээг нь хяналтандаа авах боломжтой буюу яг очроогийн хэлдгийг бол хэлж байгаа. Nice. Төрөний авсан жишээнүүд жишээлх юм бол ийм байсан гэж яриад байгаа ш дандаа. Тийм байсан, ийм байсан, багтаа тэгдэг байсан, ингэдэг байсан. Тэр одоо өөрчлөгдөж түүнийг ингээд бусдад мэдүүлээ таниулаад хилээд байна гэсэн үг байгаа байхгүй. Орчин үеийн анагаах ухаанд үүнийг архаг эмгэг гэж үздэгч зөв эмчилгээ хийлгсэн хүмүүсийн 70 орчим хувьд нь маш өндөр үр дүн гардаг судалгаа хүртэл байдаг гинэ. Тэгээд
хэвийн амьдралаар ингээд цаашдаа амьдарч болдог гэсэн үг. Аха. Нөгөө янз янзын Замбрааг орчиндөө амьдарч болдог. засж штэ тий. За тэгээд нөгөө нүдний лазерын оншилгоогоор өвсөдийг оншилдог гинэ. Оо за. Өсөний юм тий? Нүдний лазерын оншилгоогоор оншуулад одоо жишээлх юм бол өвсөдтэй юу гэхээр үгүй би өвсөд гэдэг нэ. Мэдхгүй штэ хүн бас. Тэгэхээр нөгөө оншилгоод айгүй хэцүү. Тэнгүүд нүдний энэ лазерын оншилгоогоор ингээд оншилж маш нарийн мэдээллүүдийг нь түүнээс нь харуулдаг гинэ. Гаргаж авдаг гэж байна. Одоо энэ хүн ийм эмгэгтэй юм байна, энэ хүн ийм асуудалтай байгаа юм байна гэдг нь энэ нүднээс нь харагддаг гэж шүү. За тэгээд бүрэн эмчлэгдэх боломжтой. Үүнд бол сэтгэл заслын эмчилгээ, эмийн эмчилгээ, хавсарсан эмчилгээ, орчин үеийн төвшөлтөд аргууд бас хүнд хэлбэрлүү нь бол хүнд хэлбэрийн үед нь орчин үеийн төвшөлтөд даргыг илүү төлхөө ашигладаг гэсэн үг. За тэгээд сэтгцэн эмч, клиникийн эмчид үзүүлэх гэдэг юм уу те. Эдгээр зүйлүүд нь айгүй чухал үүргийг гүйцэтгэдэг. Хамгийн гол нь яг 100% байлаа гэж бодоход 70% нь эмчилгээгээ бүрэн аваад эдгрээд хэвийн амьдралтай үргэлжлүүлж байгаа гэж. Харин тэгэхээр одоо нэг өвсөдтэй иймэрхүү зүйлүүдээс болоод иймэрхүү үйлдэл дадлууд юм уу тиймэрхүү зүйлээс одоо бусдаа тэр болдог хүмүүс ахын бол санаа зовлтгүй. Надад чинь даван гарах боломжтой юм биш үү гэдгийг эндээс харж болж байгаа байхгүй. Ер нь хүний бие организм чинь өөрөө ялангуяа тархины эдэс нэг үүдлэс гэдэг нэг юм байгаад байгаа шүү дээ тий. Өөрөө өөрийгөө ингээд эдгэж ангааж байдаг. Тэгэхээр хүний бодлороо л ер нь яг үүдэл эсүүдийг ер нь өдөрдчихэд юм байлаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд одоо саяны өвсөдийн мэдрэлийн сэтг гэмтсэн байгаа асуудлууд идэх боломжтой болчихж байгаа. Боломжтой юм байна. Сая баахан нэг эмчилгээний аргууд хэлсэн. Тэр дундаас хамгийн гайхалтай нөхөн сэргэх гэдэг эмчилгээ нь илүү чухал байдаг юм билээ. Аха. Энд бол зүгээр бүр практик эмчилгээ орж ирж байна. Ямар манай найз 3 хүүтэй болоод эмх төстэй байха болсон доо. Тэгэхээр эдгэрдэг байхаа гэнэ. харин ч хүүхдүүд нь ингээд тоглоом тараагаад байдаг те. Ингээд хүүхдүүдтэй загнаад уурлаад байна гэдэг чинь бас болохгүй байхгүй. Гэтэ эсрэгээр нөгөө Японы тийм арга байдаг шүү дээ. Ер нь хүүхдүүдэд бас нэг талтаа эмх замраагүй байдалд ингээд сурах нь хүртэл ингээд айгүй олон гүйлгээ ухаантай болдог гэдэг яг хуу янз янзын онлууд байж л байгаа. Тий. Одоо жишээлбэл нөгөө хүүхдээ гадаа гаргангуудаа шороотой ойртуулахлаар л ингээл хувцсыг өвөөл цэвэрлээл гарах бүлийн ингээл арчаал ингээд байдаг. Энэ үйлдэл чинь бас өөрөө хитрэх юм бол бас болох гээд. Ваа тэр эцэг эхчүүд чи юу штэ бас айгүй те. Унангууд нь хотлоо унжлаа гэж нэмж зогсохно. Окей, юуг нь гөвж байгаа юм шиг цаа хүмүүсийн харж байгаад яг гөвж байгаа юм шиг зохиод байдаг. Аа хувц чи яач хувц чи. Тэгээд нэг цэвэрхэн байх гэж хэтрүүлээд байдаг боловч хүүхэд маань өөрөө нянтай танилцжээж дархлаан тогтдог байгаа. Өө би яг танилцуулсан шүү. Газар юм онохт нь аваад идминэ хөөгээд. Би зүгээр тэр нэг ингэдэг байхгүй. Би өвсөдийн эсрэг гэдэг юм ихтэй юм биш баг. Нөө би нөгөө мартам би амар юм жоохон би бас жоохон замбраатай байхгүй. Одоо миний компьютер дээр ингээд суувал одоо манай хүүхдүүд ер нь нилээ идэм юмар оролдож болохгүй амар тодорхой байхгүй. Тэгээ миний ингээд шургуулга ингээд юм англилтай байхгүй. Тэгээ тэр нь яг OCD-нээс ерөөсө болоогүй. Маш их мартамхаа байхгүй би салга байхгүй. Тэгээ юу яаснаа бүр яг таг мартдаг тийм балаа байхгүй. Яг OCD-ийн эсрэг байгаа шүү дээ. Наа чин насныхаа хаа. Тэнгүүд би араа угаасаа тийм байсан би. Би бараа цүнхтэй ном, дэвтэр, бүгдийг хайдаг шүү 10 жилдээ. Хитэн ч удаа хайсан бөөмэд. Гэхдээ угаасаа хүүхэд болгон доор хайжал цүнх мөнхөө бол хаяа штэ дэвтэр. Би байнга ер нь тэгээд гутал мутлаа хайж. Тэрс ээж намайг салан баваа гэж бүр хочилдог байсан. Угаасаа тийм үстэй танаа хүүхдүүдээс хайж байгаа. Тэгсэн чи араа ингэсэн зэ. Тэгсэн чи би тийм болохоор араа би тэгээ өөрөө мохоо яхир штэ. Алга болгочод би ингээ амир хямарж мямардаг болохоор тэрэндээ мэддэг учраас би ингээ тараа. За ямар ч үсэн энэ шкафонд подолк нь байна. Гэхдээ өвхсөн байх албагүй. Тэ? Тэгээ базаалч гэдэг. Ямар байлаар юм. Ер нь одоо тэгээд ийм OCD-тэй хүмүүс дэлхий дээр ер нь одоо дэлхийн хүн амыг бодох юм бол 1.2% ер нь олон хүн байгаад байгаа байхгүй. Энэ хараа. Энэ видеог үзэдхөө. За тэгээ за. Очрыг яриг дуусгах За тэгээ дуусгая. Ер нь олон байгаа байхгүй. Тэгэхээр таны эргэн тойронд одоо манай сонсогчтой энийг сонсч байвал эргэн тойронд тийм OCD-тэй хүн байх юм бол тэднийг бити гадуурхаарай гэж бас уриалмаар байгаа байхгүй. Харин нөгөө энийг даван гарах аргуудын сая ярьлаа штэ. Тэгтэн хэдүүлээ бас гоё ингээд тусалдаг те. Ингээ бодлыг нь сая нөгөө бодлыг нь гоё чиглүүлж өгөөд хажуудаас нь зөвлөж өгөөд те. Ингээ өөрчлөгдөх боломжтой зүйлийг бас ингээ дор бүрнээ бас хичээч явуулаас зүгээр шүү гэж уриалмаар байгаа. За одоо саяны энэ Эркагийн бичлэгийг үзье. За энэ нэг хөөрхөн бичлэг байлаа. OCD ингэж ажилладаг гинэ. Чи ингээд айгүй гоё юм тайван байх юм гэсэн чинь яг үндэ бол ардны юм болдог гинэ. Бүх юм зэгцэл. Тэгтээ гоё байгаа шүү дээ. Би өөр үдсэн чи яг би өөрөө ингэмээр шигдээд байгаа юм чи. Карантин ингээд тэгш юм байгаа баа. Хараа яг энэ талаар нэг яриаггүй биш ерөнхийдөө ярьсан байх нэг гэрт
Ингээд OCT-тэй гэдэг ингээд манай нөхөр нөгөө ах эгчтэйгээ ярьсан юм байна л да. Ингээд одоо наснаас болоод тэр юм уу эсвэл одоо яг ингээд хитийдэд байгаа юм болоо мэдхгүй хэвс угаагаал тэрийгээ ингээд цэвэрлж байгаа бичлэгийг 10 байна уу 20 байна уу 30 байна уу хамаагүй тэр минутын дуустал нь ингээд үдэж дуусгадаг болчиход ах юм. Тэгээ тиймэрхүү бичлэг бүр ингээд шүүж үздэг болчиход. Яг надад нэг OCD-г хамж байгаа юм байна уу? Тэгсэн чинь нэрээ тэр бас хитээсэн байгаа даа. Facebook-ийн доор нэг notification ирдэг штэ. За. Би энийг нэг байлгах хүсдэггүй байхгүй юу? Наадах Энэ OCD гэж наадах чи OCD мөн үү? OCD-г нэг хам шинжээр гэж юм шиг хэлээ шүү. Тэгэхээр энийг заавал би ингээд байхгүй болох хэвээр. Тэгээд хараа OCD-г нэг амар том хам шинж нь яадаг вэ гэхээр одоо энэ reel вэ штэ. Энэ reel үздэг штэ ингээд нэг богино хэмжээний видеонууд. Энийг ингээд бүр ингээд дуустал үздэг. А чи юу? Тийм хам шинж байдаг гинэ. Ингээд үлдээчихгүй дээ гэдэг ингээд үз хадгүй. Ингээд гүйлгчдэг. Бүгдийг нэг ямар ч гүйлэх ёстой. Тийм гэдэг нь шүү дээ. Одоо иймэрхүү жижиг сажиг юмнуудыг ингээд харах юм бол ер нь хүн болгонд OCD байгаа байхгүй. Ямарваа нэг хитэрсэн үйлдэл. Бүр ингээд хитэрцнүүд нь л одоо 1.2% гэдэг шүү дээ ер нь тийм. Тэгэхээр яг хөө ер нь бас тэр хувь дотроо яг OCD-ийн ингээ бусдад айгүй тэр болоод байгаа юм байна гэдгийг ойлгоод ухаарад ойлгох хүмүүс зөндөө байдаг юм байна. Тэгэхээр юу вэ гэхээр маш олон хүмүүс тэрнтэйгээ хөрхий дотроо тэмцэлдэж сорилтын тунд явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь л одоо манай эргэн тойронд ч байгаа найз нөхдүүд нь гоё дэмжиж өгөх хэрэгтэй те тэргээ даван гарахт нь. Айгүй OCD юм байна гэсэн. Яадаг OCD. Саяны өөрийнх нь юмыг шалгасан чинь яг бүгд ингэ цэвэрхэн байна. Бүгдийг хэрэгэлж. Миний ч гэсэн ер нь бол цэвэрхэн гээд улаан байлгах. Одоо энэ хараа энэ мэйл дээр хамгийн их харагдтыг. Мэйлийн нөгөө нэг ингээд янз бүрийн балаа спамууд ирчдэг шүү дээ. Тэр чинь бол ингэдэг. Би зүгээр нэг хаяа нэг оронгуудад нэг орохороо бүгдийг тийм бөгөөд. Тэрс банк биш. Бүр ийм хой одоо юм Facebook дээр биш. Одоо энэ мессеж байгаа сте ногоон. Тий. Ногооныг бол одоо та хоёр бол хязгаарч улаан байлгахгүй сте. Байлгахгүй. Гэтэл манай одоо хин баяраа байгаа сте дөө. Пөө улаан хэдэн мянга болцсон байна. Энэ мессежнийх нь аахгүй утасны мессеж. Тэр чинь OCD гүү гэсэн үг юм билээ. Гэхдээ тэгэнгүүт тэр чи яагаад наадхаа арилгадаггүй хардггүй мөглөө зүгээр дээр нь дараад ирж байгааг нь ингээд угаасаа дээр нь гараа харагддаг штэ. Тэгээ нөөцөө орж харах юм шаардлагатай. Яна арайчтэй. Тэгэд баг хэдэн мянган одоо чамд амир очоо цэвэрлээ шагч. Харин зүгээр зочид цэвэрлээд уншиж. Одоо харъя. Надад гэхдээ улаан юмнууд бас зөндөө байгаа штэ. Яа, Gmail байна. Бас энэ юу байна? Гэтэ тийм байна. Ийм улаар байгаад дээр нь дарчаад идэм байна. Тэгээд энэ YouTube байна бас. Нэг иймэрхүү юмнууд бас байж л. Одоо нөгөөдхийн цэвэрлэж өгөх гэж байна. Хаа болохгүй шүү. Ямар бөөс алж байгаа юм. YouTube дээр 27 байна үе. YouTube дээр 27. Өө X дээр 20 байна. Тэгэхээр ингэж юм хой. Энэ дээр юм нөлөө авч байгаа байхгүй. CapCut дээр 99 шүү дээ. За өгч байгаа. Адаа хүний утас өг. Би яагаад одоо сүүлийн ингээ улаан болчихж байгаа тоогоо болчихж байгаа гэхээр нөө яг энэ арилгадаг байсан OCD-ний хам шинжгээ түрүүнд хэлсэн шүү дээ. Эннээсээ эдгэрж яваа байхгүй. Яг тэгэхээр хажууд тал бас нэг нэгнээсээ нөлөөлдөг юм ба шүү дээ. Жишээ нь одоо манай баяраа дүүч надад айгүй нөлөөлдөг тий. Улаан ажил хийгээд нөлөөллөө, ирч хүчтэй байхад нөлөөллөө. Гэх мэтлэн одоо тэр мессежэн дээр хэдэн мянган ирсэн улааныг арилгахгүй байгаадах би гайхсан чинь хамаагүйгээд хэлчихэж байгаа байхгүй. Энэ өрдөө надад хамаагүй шүү дээ. Тэгвэл тэндээс нь би нөлөө аваад одоо иймэрхүү улаан болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бас би биэндээ бас гоё нөлөөлж бас болдгоо. Яа. Хүн одоо гэр банк цэвэрлдэг байлаа гэж бодоход те. Би өнөөдөр цэвэрлэхгүйгээр зүгээр амарчмаар байна гэдэг нөлөөллийг хажууд нь зориуд ингээ харуулж маруулдаг. Тэр тэгэхээр зарим хүнд бол хараа гэрээ цэвэрлэхгүй байх нь айгүй эрүүлэх байхгүй. Тэ? Одоо жишээл OCD-нээс эдгэрж байгаа хүнд бол айгүй давуу тал байхгүй. Давуу тал байхгүй. Бямба одоо багш хүний хувьд бас чухал мэдээлэл өгч байна. 10 жилийн хүүхдүүдийн мессеж нь доор хаяж 200 нэмэх байдаг гинэ. Харин тийм 1000 2000-аараа гарцсан байдаг юм билээ сонио. Тэгвэл тэрийг нь очиж цэвэрлээрэ гэж Эриката хэлээд өнөөдрийн том өрөөгөө энд хүрээд жаргаж байна. Ямарваа нэгэн зүйлийг давтан хийх тийм нэг зуршил байдаг. Тэр зуршил нь бүр ингээ хитийдээд дахин зөвхөн өөр биш бусдыг ч гэсэндээ хараа хэрнэлтэндээ байлах гэж үзэж байгаа нөхцөлд энэ маань одоо нөгөө OCD болчиход байгаа байхгүй. Би ч OCD гэж гинэ. Бас нэг тиймэрхүү хүмүүс мэдрэлийн систем нь жоохон гэмтчихэд байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бүрэн эдгэрдэг гэж шүү. Эдгэрдэг учраас найз нөхдөнд туслах хэрэгтэй болчихж байгаа. Хамгийн гол нь. Наадхан чи би хараад нэг амин чи шалгаад яач. Гүү нэг хэцүү. Өөр шиг байх гэдэг байхгүй. Энэ нэг чинь бас шууд харагдчихээн те. Би бүр ингэ дарж орж харахгүй байна. Том өрөөний сэдвийг таач гэсэн том өрөөндөө ярих байхаа гэж бодож байна. Радиогийн нэгдүгээр студид Эрика очроо заяа найруулагч Мизо ажиллаа. Мэдээж бидэнтэй хамт байсан сонсогч танд
Баярлалаа. Маргаашийн Баярлалаа. 9 цаг 5 минутаас уулзлаа. Төр Баярлалаа. Бай манаха. Эркагийн хөдөлгөөнийг авчлаа шүү. За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.